За, сайн бацхан үзэгчдээ Montu байна. За, би өнөөдрийн бичлэгээр та бүхэнд хаактай Instagram буюу Instagram нэмэх гэдэг апп байгаа. За, тэр аппын тухай хүргэх гэж байна. За, энэ Instagram нэмэх нь болохоор энгийн Instagram-аас яг юугаараа ялгаатай, юугаараа илүү давуу талтай вэ гэдгийг би та нарт хүргэх гэж байна. За, би та нарт одоо тэр аппыг харуулъя. За, тэр доор гарч ирж байна. Instagram нэмэх гэдэг апп байгаа. За, бүгдээрээ тийшээ орцгоё. За, энэ Instagram нэмэх апп нь болохоор энгийн Instagram-аас яг юугаараа илүү вэ гэдэг зүйлийг би танд хүргэе. За, эхний давуу тал бол зургийг татаж авч болдог байгаа. Энгийн Instagram бол зураг татаж авч юусоо болдоггүй. Ерөөсөө маш муу тийм давуу талтай. За, одоо харин энэ нь болохоор зургийг ерөөсөө та татаж авч болно гэсэн. За, тэр доошоо сумыг дараад хэмжээгээ сонгоод camera roll руугаа ингээд татаад авчиж байгаа. За, ингээд татагдчихлаа. Success гэдэг. За, би та нарт өөр зураг татаж харуулъя. За, зураг руугаа ороод татхаа дараад хэмжээгээ сонгоод за, camera roll руу ороод ингээд татаад авчиж байгаа. Маш амархан, маш энгийн татах байгаа. За, хоёр дахь давуу тал юу вэ гэхээр бас бичлэгийг татаж авч болдог байгаа. Энэ бол маш том давуу тал. Бичлэг татна гэдэг бол за, дарахад таад тэгээд хэмжээгээ сонгоод camera roll-оо дараад ингээд татаад авчиж байгаа. Маш энгийн, маш амархан байгаа. За, дараагийн давуу тал юу вэ гэхээр энэ болохоор маш гоё давуу тал байгаа. Энэ болохоор та өөрийнхөө followers-ийн тоог болохоор хүснээрээ өөрчилж болно гэсэн үг. За, та одоо миний followers-ыг хараарай. 43578 болчлоо. Энэ бол маш их тоо. Энийг болохоор та хүссэн тоогоороо хүссэн хэмжээгээр өөрчилж болно гэсэн үг. Тэр following-аас хүртэл өөрчилж болно. За, яаж өөрчлөх вэ гэхээр та тэр setting-ийг дарна. Settings байгаа. За, тийшээ нэг дараад spoof settings гэдэг рүү орно. За, тэгээд та энэ тоог хүсснээр өөрчилж болно гэсэн үг. За, би одоо 87000 болгоё. За, би following болохоор 20 болгоё. За, бас доор тэр гарч иж байгаа verified profile гэдэг байгаа. За, тэрийг нь болохоор профайлын хажууд болохоор нэг зөвийн тэмдэг гарч ирдэг. Энэ болохоор нэг их алдартай одууд тийм алдартай хүмүүсээр гарч ирдэг зүйл байгаа. За, та одоо миний followers-ыг харж байна. 20,000 болсон байна. Маш энгийн. Та ингээл маш энгийн аргаар 87,000 followers-тай болчлоо. Ийм хурдан followers өсгөчлөө. Та одоо өсгөе гэж заавал зовох шаардлагагүй боллоо. Ийм амархан болсон байна. За, би та нарт одоо нөгөө зураг бичлэг татагдж байгаагүй орж харуулъя. За, тэр доор татагдсан байна. За, зураг зургаж үзье. Энэ маш өндөр нэгтрчлээр татагдсан байгаа. Энэ зураг мөн бичлэгч бас татагдсан байгаа. За, танаас явуулж харуулъя. За, тэр ингээл болоо. Ингээл татаад авчихна. За, одоо энийг би хэрхэн татах талаар та нарт заавраа хүргэе. За, тэхийн тулд та Safari руу орно. За, тэгээд search хэсгээр би доор линкийг тавьсан байгаа. Та тэр линкийг хуулаад ороорой. Paste дараад энэ App Valley VIP гэдэг энэ байгаа. За, энийг одоо татахын тулд та тэр install App Valley гэдэг байгаа. За, тэрийг дарна. Дараал. За, одоо танд ингээд install хийх талаар гарч иж байгаа. За, одоо тэгээд энийг install гэдгийг дараал татчихна. За, ингээд татчихж байгаа. За, одоо тэр татж байна. За, одоо app татагдаад дуслаа. Одоо бүгдээр app руугаа орж үзье. За, одоо энэ untrusted developer гэж гарч иж байгаа. Энэ бол асуудалгүй. Энийг бол маш амархан янзч болно. Settings руугаа ороод general profiles. За, тэгээд тэр app болоод за, энэ app бол юу вэ? За, тэр app болоод trust хийх хэрэгтэй. За, одоо app руу зүг зүгээр орох болно. За, одоо орчлоо. За, энэ app байгаа. За, одоо hackтай Instagram-аа яаж татах вэ гэхээр тэр library гэдэг байгаа доор байгаа. За, тийшээ ороод за, энэ хамгийн дээр apps гэж байна. Tweaks and App Store apps гэдэг байгаа. За, тийшээ browse гэдгийг дарна. За, одоо орлоо. За, одоо энэ болохоор бүх тийм hackтай аппууд байгаа. За, одоо Instagram нэмэх байна. За, тэрийг одоо нэг удаа дарна. За, одоо энэ хоёр сонголтоор татах байгаа. Эхний тэр цэнхэр нь болохоор
install over original гэдэг энэ болохоор яг зөвхөн дан ганц Instagram-а татах. Харин доорх ногоон нь болохоор та хуучин энгийн Instagram дээрээ дахиад нэмээд энийг татж болно. Хоёр Instagram-ыг зэрэг байлгаж болно гэсэн үг. За тэгээд би болохоор одоо ганцэгттэй дээр синкрээр за нэг дарна. За тэнгуү тань одоо install хийх талаар гарч ирнэ. За одоо install дарна. За та одоо гараа харахад энэ өөрөө автоматар install хийж эхлэх болно. Одоо удахгүй гарч ирнэ. За одоо тэр install татж эхэлж байна. За одоо ингээд татаж эхэлж байна. За одоо Instagram татаад дуслаа. Одоо та орж харуулъя. За одоо энэ ингээд ямар ч профайл татахгүйгээр орж байгаа. Тэгэхээр энэ болохоор 7 хоног болоод ингээд гарна гэсэн юм байхгүй. Энэ бол насан турших. Одоо та ингээд дахиж явах шаардлагагүй. Ингээд одоо орно гэсэн. За ингээд болов. За ингээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дарж мөн миний channel-ыг subscribe хийж дэмжээрэй. Би өшөө олон сонирхолтой бичлэгийг танаас хүргэх болно.